Өндөр суух тавтамаар л би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Батэрдэнд бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани болон цахим ирээдүйд хамттай ураатай G-Mobile ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон НТV телевизээр мөн 83.3 107-аас цөлгөний од мөнд радиогоор хүрч байгаа. За өдрийн мэнд таахаа. Өдрийн мэнд. За Starbucks чинь кофений газар үстэй. Тий. Кофе зараад байгаа биднээсийн хувьд тий. Тэгээ яг энэ дээр би энэ асуултанд хариулахаар нэг Starbucks-ын туузын дарга байсан, захирал байсан Ховард Шульц буюу бидний одоо энэ мэдих кофе шопын бизнесийг яг ийм хэмжээнд хүргэсэн хүний үгээр эхлэмээр санагдаж байгаа. За. Тэр болохоор бид кофе зарахын тулд хүмүүст үйлчилдэг биш. Бид хүмүүст үйлчлэхийн тулд кофе зардаг гэж хэлсэн байгаа. Ингээд 1982 онд бол яг бидний мэдих Starbucks буюу дэлхийн хамгийн том кофе шопын сүлжээ. Франчайз сүлжээ бий болсон түүхтэй. Гэхдээ энэ хүн 82 он гэж тодрууллаа шүү дээ. Уг нь бол Starbucks-ыг анх 1971 онд Jerry Baldwin, Zev Siegel, Gordon Booker гэж гурван хүн кофений үр болгон тэр үрээ боталдаг машин гэсэн ийм зарж энэ бизнесийг эхэлжсэн байгаа. 11 жилийн өмнө тий 71 онд тэгээд харин тэр нь 11 жилийн дараа буюу 82 онд энэ Ховард Шульцыг багтаа нэгтгэснээр бизнес ийм одоо бидний мэдих бизнес төржээ. Тэгээ энийг бол бит хоёрын одоо гол үзэг сонсогчдод хүргэх гэж байгаа мессежүүдийн нэг болдог. Аливаа бизнесийг хоёр тал бүтээдэг. Арга бэлэг гэдэг шиг тийм. Нэг нь бүтээгч тал. Тэр бол санаа олдог. Тэр санааныхаа үнд цэнтэй гэдгийг мэдэрдэг. Тэрнийхээ хойноос тууштай бүх зүйлээ одоо дэнчин тавиад золиослоод зүтгэж чаддаг хүн. Нөгөө нь бол тэрийг зохион байгуулагч тал. Буюу санааг нь амьлуулдаг. Яг гол нь бол тэр хүн юу зохион байгуулад байгаа гэхээр тэр анхны бүтээгчийн олсон нээсэн санаа тэр үн цэнийг амьлах орчныг нь бүрдүүлж өгдөг буюу зах зээлжүүлж өгөх, бийжүүлж өгөх энэ үйл ажиллагааг хийгддэг. Аль ч том бизнесийг хараад байхаар дандаа нэг юм хоёр хүн бүтээгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас сануулах үүрээр. Одоо жүжигчин хүний хувьд гэх юм бол их авьяастай байгаад байдаг. Гэтэл шалгуултанд ордог ч юм уу, продюсеруудтай харилцаж чаддгүй ч юм уу. Тийм. Эндээ асуудалтай болгонгууд нэг агент зүйж гэдэгтэй төлөөлөгч. Тэрнтэй адилхан. Яг тийм гэсэн үг тий. Тэр чинь ингээд борлуулж өгöd нь шүү дээ тий. Тэгэхээр Starbucks-ын яг энэ хоёрын төгс нэгдэл энэ 82 онд болжээ гэдгийг хэлэх гэж байгаа. За тэгвэл одоо бидэд яг энэ утгаараа түрүүний хэлсэн үгнээс кофе яг юу юм бэ гэд тэ. Тэгвэл кофе яг юу бол явж байна надаас чинь гэд. Тэгэхээр энэ дэр бас нэг юм үг хэлсэн байгаа. Кофе бол тухайн локал гэдэг байгаа нөгөө тухайн орон нутгийн юм. Гэтэл яг Starbucks-ын дэлхийн нийтэд очиж байгаа нэг ижил зүйл бол мэдрэмж нь. Дэлхийн аль ч өнцөгт очисон Starbucks яг нэг л мэдрэмжийг л авна. Тэгэнгүүт хүмүүс төрөгдөлтөд нь байдаг нэг кофе, Starbucks-ын кофе л гэж яриад те. Гэхдээ Starbucks-ын кофе орон оронд өөр. Амт нь бол амт үнэр нь. За жишээлбэл энийг нөгөө энэ дэр ингэдэм байл та. Хүн бит хоёр одоо ч хоёр өөр хүн. Гэхдээ яг хэвдээ Монгол болохоор ижлэх юм нэг орчинд байгаа юм чинь. Арай өөр одоо дэлхийн хоёр өөр өнцгийн хоёр хүн байлаа гэхэд дунд нь яг адилхан нэг зүйл тавилаа гэд тэрийг мэдрэх мэдрэмж нь өөр ихгүй юу? Тийм байгааз. Тэгэхээр яагаад ч яг нэг амттай байх албагүй болцоогүй. Ямар гоё юм бэ гэд би гоё амттай чамд гашуун эсвэл надад ялуун санагдаж магадгүй байхгүй юу? Тэгэхээр энэ амтыг бол голчлоогүй харин яг тэрийг амталж байгаа одоо гашуун амтан дуртай чи эсвэл нялуун амтан дуртай би хоёр байлаа гэхэд амтлахад яг хоёулаа тэр цаад Starbucks-ийг өгөх гээд байгаа мэдрэмжийг авах нь гол хамгийн том чухал нь. Тийм байна. Гол үнэт зүйл нь. За жишээлбэл Японд кофе арай зөөлөн байд юм байна. Нью-Йоркт илүү хүчтэй dark байдаг юм байна.
Бээжинд бол илүү үнэрийн тослог болгож, үгүй англиун болгож өгсөн юм байна. Парист бол илүү тослог сорто зардаг юм байна. За энэ бүр ингээд стандарт тий. Тухайн бүс нутагт иймэрхүүд нь илүү дуртай даа гэсэн юм аа зардаг юм тийм. Сая бит хоёр ингээд зөөлөн, медиум нөгөө dark, эсвэл анхлуун, эсвэл тослог, эсвэл чихэрлэг гэдээ янз бүр ярьчлаа шүү дээ. Тэгээ энэ болгоны эцэст нь яг тухайн орон нутагтаа бол нэг л мэдрэмжийг буюу тэр аюулгүй орчны мэдрэмжийг л төрүүлэх байх хэвээр. Энийг мэдрэмжийн стандарт гэж нэрлэдэг юм байна. За энэ мэдрэмжийн стандарт нь Starbucks-ийн гол бизнесийнх нь одоо бид хэд контентоо хэрхэн чанартай болгох вэ гэдэг шиг Starbucks юунд дээр толгой өвддөг үйл энэ мэдрэмжийн стандартыг барих. Гол зорилго нь. Тэгээс кофенийхаа үрийг гэдэг нь бол нэг одоо манай микрофон сайн байх хэрэгтэй гэдэг шиг л нэг хэлбэр нь болж таарж байгаа байхгүй. Тэр мэдрэмжийг өгөх стандарт нь олон жил үргэлжилж явж байгаа юу? Биш одоо анхны 70 оны мэдрэмж шүү дээ. За 80 оны мэдрэмж 2025 онд авах хэрэгтэй. Энэ 3 удаа яадаг бүр дэвшилт бүр өсрэлтэнгүй дэвшилт гарсан байлээ. Гэхдээ одоо би энийг яг нэгээр нь тайлбарлах чаа. За жишээлбэл мэдрэмж гэхлээр нөгөө биднүүсийн мэдрэхүйн эрхтнүүд нь шүү дээ. Харах, сонсох, үнэрлэх, амтлах, тийм ээ? Хүрлцэх гэд энэ мэдрэмжүүдээр ажилладаг гэсэн үг. За энийг би бүр юу вэ? Одоо жишээлбэл энэ дулаан шар гэрэл гэдэг байгаа. Гэрлийн асуудал байна. За хоёр дахь нь болохоор хөгжим, сонсгол, дуу, тийм. Дараагийнх нь болохоор нөгөө үнэр. За энэ дээр цаашаага юу авч явдсан бэ гэд за гэрлийг нь илүү тайлбарлая. Энүүгээрээ бид хэд энэ нэвтрүүлгээр нэрэн онцлоод урьдчилаад хэлэхэд илүү саяны мэдрэмжүүдийг бүр шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах гэж орж ирсэн байгаа. Тэгэхээр одоо физиологийн ба сэтгэл зүйн нөлөөний нэгдэл буюу саяны энэ мэдрэхийн бүх хэрэгт нөгөө балансууд нь яг яваад төв зэгтээ үр дүн нь тэр Starbucks-ийн өгөх гээд байгаа мэдрэмжийг өгдөг гэсэн үг. Тэгэхээр бид тэр амт зүрлөө гэхэд харааны мэдрэмж зүрнэ. Ингээд нэмэх хасах балансууд сонсголтод бүгд тохирж байгаад нөгөө өмнө нь хичнээн үйл нөгөө ховсогч байлаа гэд тэнцвэрийн арталд яг тэр өгөх гэж байгаа мэдрэмжийг өгдөг гэсэн үг. Тэгэхээр Аз, Европ, хар шар, залуу эрэгтэй эмэгтэйгээс үл шалтгаал яг очиждаг гэсэн үг байхгүй. За тэгээд гэрлийн мэдрэмжийг тайлбарлая. За дулаан гэрэл гэж бидс мэднэ те. 2700-аас 3000 кельвинийг болохоор шаргал улаан туяатай, улбар шар туяатай sunset light гэдэг нэрлэлт юм байна. За sunset light-ыг харж байгаараа, сонсож байгаараа. Дараагийнх нь болохоор 4000-аас дээш 6500 кельвин цэнхэр туяатай им гэрлийг office white буюу хүйтэн гэрэл, cool light гэдэг. Ажлын гэрлэгч гэж орчуулагддаг. Тэгэхээр энэ тохиолдлууд яадаг вэ гэхлээр одоо жишээлбэл нөгөө нар жаргахын үеийн мэдрэмж нь бидэнд байглаасаа бүр нөгөө хүн төрлөختөнд амтнд за өдрийн ингээд сайхан ачаалал дууслаа да тий. За одоо өнөөдрийн ажил ингээд боллоо гэдэг ингээд тайвшралыг шууд ингээд автоматар өгд юм байна л да. Бидний физиологи тэгж хүлээж авдаг. За өнөөдрийн ажил сайхан дууслаа. За энэ чи юу хийжлээ яалаа хийлээ гэдэг төвлөрөж суугаад нэг сайхан амьсгаа аваад тий. Ингээд суух гэрлийг өгч байгаа байхгүй. Гэтэл office white болохоор яадаг вэ гэхээр за одоо хэвээр ингээд ийм темптэй тий. За тэгэнгүүт яг тархины хариу урвал тэгвэл энэ дээр юу үзүүлэгдгийг саяныхаагаа хаяад тайлбарлахад тэр мелатонин гэд ба серотонин гэд нэг бодис байт юм байна. Та. За дулаан гэрэл нь тархинд оройн цаг аюулгүй орчин гэсэн дохиог өгдөг ба мелатонины ялгарлыг дэмжиж тайвшрал дулаан мэдрэмж төрүүлдэг юм байна. За түрүүний ярьсныг тархин дотор юу болоод ингэвэл нар жаргаад ирэнгүүт за одоо ингээд дууслаа гэдэг нь цаанаа мелатонин ялгарч байгаа юм байна. Бүр цаанаасаа генд нь байх нь шүү дээ тэр чинь. Одоо нар жаргаж ин намайг нэг амт ирээд идчихгүй нөгөө ирж идэх амт мадад унтж байгаа болохоор би энэ тайвширсан байх нь шүү дээ. Тэ нэг юм за нэг ажил тарлаа да гэдэг нэг мэдрэмж байдаг да хүндэг тэр гэсэн. За хүйтэн гэрэл нь эсрэгээр серотониныг идэвхжүүлж анхаарал нэмэгддэг. Ийм юу лээ ийм энэ байдалтай байх нь цоргог. Гэхдээ яг энэ эсрэгээр цаана нь яг энэ сонгогийн хажуугаар стрессийн даавар хамт нэмэгдэж идэг гэсэн. Ингэхлээр хүмүүсийг энэ sunset light нь болохоор яадаг вэ гэхээр хүмүүсийн ажлын гормоос 50 орчинд шилжүүлэх ийм зорилготой юм байна гэрлийн хувьд. За амьсгал зүрхний хэмнэл булчингийн тоон ус яадаг вэ гэхээр энэ Корнель их сургуулийн
орчны дизайны лабораторийн судалгаагаар дулаан гэрэлд хүний зүрхний цохилт буюу энэ юуны гэрэл шүү. Нөгөө саяны warm light-ийн үед 3-7% буурд юм байна. Тийм үү. Зүрхний цохилт буурдаг. Булчингийн ажиллагаа багасдаг. Энэ болохоор булчингийн ажиллагаа хизээ багасдаггүй гэхлээр комфорт зоны үед л багасдаг юм байна. Мэдээж аюултай үед ямар хүн тайвшраа сууж явах вэ тийм ээ. Тэгэхээр энэ яг ийм мэдрэмжийг автоматар үүсгэж байгаа юм байна. Тэгвэл наадах чинь бас хэрэгтэй мэдээлэл шүү. Зүрхэнд балбаад байгаа хүнийг шар гэрлийн дор аваачаад бас тодорхой хэмжээгээр буурах гэсэн үг тийм. Энэ бүр судалгаагаар гарчсан коронавирус их сургуулийн судалгаагаар. За тэгэнгүүт одоо энэ дээр ингэн энэ гэрлийг зүгээр тавиал бас орчихгүй. Нөгөө хамт хурга гэрэл шингээгчээр бас авна. Одоо энэ дээр ингээд нэр ингээд Starbucks coffee shop дорнгууд одоо баруун талд тусч байгаа гэрэл энэ талд нөх одоо амар гүлгэр юм дээрээс ингээд нүдрүүч нь тусаа гэлбаад байж бас болохгүй байхгүй тий. Тэгэхээр тэрийг уусгаж авдаг. Тухгүй гэсэн. Тий. Одоо нэрэн таанс төсөөлвөл кофе шопд орчоод энэ тэндээс юм гялал заадал тий. Учиргүй шал мал нөлөөс ингээл толиж молиогоо дээдэггүй тийм нэг юм мат гадаргуутай гэж байгаа байхгүй. Тийм байдаг юм байна. Инглээ гэрлийг ингээд аль болох сарниулна. Тэгээд тайван хэмнэл рүү оруулна. Тэгээд одоо гэрлүүд нь харах юм бол шууд тусгалтай гэрэл, дайрект гэрлүүд бас байдаггүй юм байна. Дэшээ ч юм уу тий. Сарнсан гэрэл. Тийм байна. Одоо манай студид заримдаа байж байгаа те зарим нэг гэрлүүд маань сарилсан ерөнхийд нь нарны гэрэл шиг. Тэгээ энэ дайрект лайт гэдэг байгаа. За ийм гэрлэр ийм юм байна. За ингээ харааны мэдрэмжмээр бол автоматар битүүдийг тэр мелатониныг ялгаруулад нэг тайван байдал руу оруулах нь байна. За гижит л одоо чих нөгөө сонсгол те сонсгол дээр ambient jazz tempo гэж юм байгаа. За энэ болохоор энэ Starbucks-ийн кофе шопууд энэ хөгжмийн хэмнэлийг явуулд юм байна. Тэр нь болохоор 90-110 beats per minute гэж байгаа. Тийм темптэй явдаг юм байна л да. Тэгвэл тэр чинь баг секундэд ганцхан бит явж байна гэсэн үг шүү дээ. Нэг цохилт. Биш 90-110 beats per minute. Тэгээ 1.5 бит явж байна гэсэн үг секунд. За тийм үү. Ааха. Буюу энэ зүрхний хэмнэлтэд ажиллах юм байна. Зүрхний хэмнэлтэд ажиллах. За тэгээд энэний болохоор ambient jazz, bossa nova, soft acoustic гэсэн ийм зөөлөн жанрын дуунууд байдаг юм а гэж байгаа. Би өөрөө ингээд ажил хийхдээ одоо энэ нэвтрүүлгийг бэлдэж байхдаа ажил дээр өдөр яг энэ дууг ингээд тавиад хийсэн. Тэгэхэд бүр ямар онцгой мэдрэмж төрсөн гэж. Эсвэл одоо өөрийнхөө ярьж байгаа юмд өөртөө итгэжээг бол үнэхээр ингээд нөгөө за яг л ийх үлээ гэхээсэлтэйгээр бүр ингээд нэг сайхан суугаад те. За энэ ч одоо яаж устд хөргүүл илүү гайл ингээл те. Бүр яг тэрлүг айгу нухацтай хандж байгаагаа би өөрөө бүр мэдэрсэн. Тэгэхээр та хэд маань энэ дуунуудыг олоод хараад YouTube-дээс сонсч үзээрэй. Тэгэхээр гол зорилго нь нөгөө түрүүний зүрхний хэмнэл бүгд харуулцлаа шүү дээ, тийм. Нөгөө физиологийн хэмнэлийг орчны хэмнэлтэйгээ тааруулчихж байгаа юм байна. Зүрхгүй, тийм. Тэгэхээр энийг юу гэдэг юм байна? Нөгөө уусан орчныхаа хэмнэлд өөрөө уусах энэ үзэгдлийг psychological entrainment гэж нэрлэдэг юм байна. Уялдах, тийм. Ийм юм. За хэмнэлд уялдах үзэгдэл гэж. За энийг болохоор тэр танин мэдхийн 90 онд гарсан cognitive science сэтгүүл дээр Large болон Jones гэж хоёр нийтлэр анхаарал татах динамикийн онол гэдгийг анх гаргаж ирээд одоо энэ онолын дагуу Starbucks энэ онолыг хэрэгжүүлээд явж идэг гэсэн үг. Тэгэхээр маш судалгаатай ажилдгийг эндээс цохон тэмдэглэх гээд дурдаад байгаа шүү. Бизнесийн цаана биднээс нөгөө нэг асуусан анхны асуултанд хариулахад эргээ санахад кофе зарах юм уу? Кофений үр юу лээ? Гэхэлүүтэйгээр бүр ийм хэмжээнд цаан чинь ажиллаж бизнес байж идэг байна. А биднээс бол очихдоо за тэдэн төгрөг 15,000 төгрөг гэдэг нэг савта кофе аваад гарах энэ агшны цаанд бүр нэлээд том систем яваад байгааз. Бид нэр өөрсдөө үйлчлүүлэхдээ яасан аюу сайхан тухтай газар вэ гэж бол бодохгүй нь шүү дээ. Мэдрэгдэх нь шүү дээ. Мэдрэгдэн. Өөрөө ингэ анзаараагүй байхад надад мэдрэгдэж яах нь тийм ээ. Тийм. За энэ цохилтын үед саяны зүрхний цохилтыг дахиад жоох найдвар. Саяны зүрхний цохилт яг энэ 90-110 энэ BPM гэдэг байгаа хөгжмийн яг энэ үед хүнд ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр зүрх өөрөө хизээ тийм юм байж болохоор суух яг одоо хэвтэх босох суух гэсэн гурван энэ төлөв байна шүү дээ тий. Сууж явах төлөвт энэ
хэмнэл дээр зүрх очт юм байна. Зүрх чинь бас дандаа л тогтмол цогтоод байхгүй юу? Хэдий дунд чинь тийм боловч яг энэ хэмнэлд сууж явах үед очт юм байна. Хүний зүрхний цогт. Sitting resting state гэдэг байгаа байхгүй юу? Яг тэр үедээ очино. Одоо нэг ийм тайвшрах үе. За нэг сайхан амраа та. Жохон суугаад авъя гэх үед л одоо байж идэг гэсэн үг. Яг тэрэнд нь тохируулна гэсэн үг тийм. Энэ үед болохоор яах вэ гэхээр зүрхийн цогт ийм байх үед бид ямар мэдрэмж төрөх вэ гэхээр амьсгал жигд болд юм байна. Цусны даралт хамгийн тогтвортой үе дээр байж идэм байна. Одоо даралтаа босоогоор үзүүлдэггүй шүү дээ тийм. Яг энэ акшн чинь цаанаа ингээд бүр ангаахын шинжлэх ухааны үндэстэл яваад байгаа юм байл та. Тэс гүйж явахдаа даралтаа үзүүлчих гэдэг юм уу эсвэл хэвдэж даралтаа үзүүлдэггүй шүү дээ тийм. Тэр чинь залуу босоо суужээ гэдэг эмчнэр тэгээд гэдэг чинь ийм учиртай юм байл та. Тийм байна. За дээр нь сууж явахдаа хүн хэвтэж бодох биш. Сууж явахдаа сая яг нэг ингээд даралтаа үзүүлж байгаа юм шиг суултын үед хүн хамгийн ингээд нөгөө одоо юу гэх юм айгүй тайван нухацтай тийм нухацтай гэдэг үг юм арч. Нухацтай бодох энэ одоо хилэмжийг би авж байгаа юм байна. Авдсан байна. За та хэд маань туршаад үзээрэй. Хэвтэж байгаад нэг юмыг бодоод яг нэг сэдвийг сууж байгаад нэг бодоод бос зогсож байгаад нэг бодоод үзээрэй те. Аль нь анхаарлыг илүү төвлөрүүлээд илүү тайван тэрэндээ бодож чадж байна. За энийг хэмжих арга нь юу гэж? Чи өөрийгөө цаг харахгүйгээр нэг зүйлийг бодоод цагаа унтраа. Хэмж. Босож байгаад цагаа хэмж. Тэгэнгүүт өөрт чинь яг нэг тодорхой нэг л минут тэдэн минут л болсон доо гэж мэдэрсэн мэдрэмж нь саяны босод суух хэвтэх хооронд өөр мэдрэмжийг өгч байгаа юм байна. Тийм байлээ. За одоо ч хэвтэж байгаад нэг бодлогын талаар бодъё л да. За юу гэдгийг нэг ажим бодъё. За тэр нэг 10 минут за одоо болсон баха гэж босоод ирлээ гэж бодъё. Дараа нь сууж байгаад нэг бодцоод босож байгаад нэг бодцоод цагаа харахад энэ 10 минут биш байхгүй юу? Чи тарих зүгээр 10 минут юм шиг бодцоод байгаа. Бодоод хууртчихад байгаа болохос яг цагаараа бол тэгж хэмжигддэг юм байна. Сонирн байгааз. Тийм байна. За дараагийнх нь болохоор энэ Колумбийн их сургуулийн Neuroscience Musical Lab-ын судалгаагаар зөөлөн хэмнэлтэд энэ хөгжмийг судалсан бас судалгаа гарсан юм байна дараа нь. Энэ юу л одоо энэ үнэхээр ийм хүнд нөлөөлөд байна уу гэд. Тэгээд ийм 80-аас 110 түрүүн 90-ээс 110 дээр барьж байгаа шүү. За Starbucks болохоор. За эдний судалгаагаар болохоор 80-аас 110 хэмнэлтэд ийм жаз хөгжмийг сонсоход допамин ялгарч сэтгэл ханамж нэмэгддэг болохыг тогтоожээ. Энэ тархины альфа долгионыг 8 альфа долгион буюу 8-аас 12 дугаар герц идэвхжиж энүүгээр нөгөө тайвшрал буюу одоо relaxing with alertness гэдэг нөгөө амрах дохиог торхинд илгээгээд байгаа юм байна. Илгээдэг юм байна. За чи одоо болж шүү. Яг гоё тохиромжтой үе чинь бүрдлээ гэдгийг тархинд команд өгж байгаа гэх юм уу да тий. За ингээд тэгвэл энэ дээр яад юм гэхлээр тэгвэл босод дуу нь яад юм. За тэгвэл 80 тийм 50 байх юм бол одоо 90 байжгаад 80 болгоод тий ийм байм бол 70 бол яах юм гэдэг асуулт гарч ирж байгаа. Сониуч асуулт. 70 руу орчих юм бол 80-аас доошлчих юм бол тайвширна. Гэхдээ бүр унтамхай байдлаар орж ирнэ. Бүр залхуу нозоорлоор орж ирнэ. Тийм учраас Starbucks 80-аас 110 гэдэг судалгааны 90-ээс 110-ыг сонгосон юм байна. Бас кофе шоп таад унтчих болох байхгүй тий. Гэхдээ кофе шоп таад хараарай. Яг хэдийдийн тайвширсан ч гэсэн номын санд ч юм уу эсвэл өөр нэг цайны газар мазар ч юм уу оюутууд унтчихдаг шиг кофе шопт унтдаггүй юм байна л та хүн. Бас учиргүй унтчихгүй. Тэгэхээр яг тэр темпийг барьж байгаа гэсэн үг. За тэгэхээр хамгийн нөгөө ийм эерэг тухтай төвлөрсөн мэдрэмж авахыг болохоор 90-ээс 110 юм байна. За тэгвэл хитэрчүүл яах юм те? Хитэрчүүл яах юм? Сэргэлэн ийм цовоо сэргэлэн түргэн шийдвэр гарах төлөв рүү ордог гэж байгаа. Аливаа зүйлийг айгүй хурдан шийднэ. Одоо 10 минут бодох байсан юм түрүүний тархины мэдрэмжээр яг бод байдлаар 5 минутанд бодож чадна. Гэхдээ зөрөөд нөгөө түргэн шуурхаа учраас алдааны магадлал ихсэн. Гэхдээ алдааны магадлал нь яархаас ялгаатай гэдэг байгаа шүү. Түргэн шуурхаас шийдвэр гаргах чадвар нь өндөрсөн. Тэр нь өөр бусад үед яарч шийдвэр гаргахсанс бол алдааны магадлал нь бага. Гэхдээ яг энийг дагаад нөгөө дахиад стресс гэдэг юм чинь өсчихөж байгаа байхгүй зөрүүд өсчихөж байгаа юм байна. Тэгэхээр Starbucks яг энэ сэргэлэн ба 50 дундын хэмнэл буюу sweet spot гэдгийг олж тогтоох гэж ажилладаг юм байна. За хоёлаа ивент тэтгэгчээ танилцуулъя. За тэгээ за. Тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани ивент тэтгэж байна.
За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг ийм мэрэгжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн болон шийдлүүдийг санал болгож байгаа. За Америк нэгдсэн улсын 100 жилийн түүхтэй Milwaukee Tool компани цахилгаан багаж тооног төхөөрөмжийг Монголд албан ёсоор борлуулж байгаа. Үүнээс гадна бас нарны эрчим хүчний хоригдлуулах шийдлүүдийг бас танилцуулдаг тийм ээ. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-аас сонгох боломжтой. За дэлгэрэнгүй мэдээллийг Facebook-ийн Milwaukee Tool Mongolia гэдэг пэйжээс болон MMS Green Building гэдэг бас пэйж байж байгаа. Эндээс одоо авах юм боломжтой. За баярлалаа. За баярлалаа. За ингэнгүүт нэг хэн судалгаан дээр үндэслэхгүй шүү дээ. Ийм одоо бүр нөлөөлөл нь өндөр ийм зүйлийг хасагвал судалдаг юм байна л да. Тэгээд 1919 онд болохоор Harvard Business Review дээр ингэж гарсан юм байна. Нөгөө retail орчин гэдэг нөгөө ийм худалдааны орчны судалгаан дээр энийг туршиж үзсэн юм байна. Тэнгүүд саяны 90-с 110 давтамжтай битийн давтамжтай ийм хөгжмийн орчинд хэрэглэгчийн тухайн орчиндоо ингээд байх хугацаа 18-аас 25% уртасдаг. Тийм. Уртассан. Худалдаа авалтын дүнгийн хэмжээ 12%-аар нэмэгдсэн. Тэ? Тэгэд тухайн үзэж байгаа маань нухацтай үзэж байгаа учраас аливаа нөгөө бараа бүтээгдэхүүнийг үнэлэх үнэлэмж нь 20%-аар өссөн. За энэ нь яг нөгөө дүнгийн хуваар татах юм бол илүү брэнд, үнэтэй брендийн дэлгүүрт орохлоор тэр брэндээ өөрөө би одоо нэг $100 гэдэг юм уу $1000 гэдэг тавьсан байгаа брендийн цүнхийг харлаа л да. Гэхдээ миний мэдрэмж яг тэр ая дээр нөгөөдөл бас явуулдаг гэсэн үг шүү. Явуулж хахад дэлгүүрийн лангуун дээр $1000 гэд үнэлээд хамаг өртгөө шингээгээд үнэлээд ашгаа нэмээд тавьсан цүнхийг би хараад үнэтэй гэж бодохгүйгээр эсрэгээр энэ 1200-ийн юм байх шиг байна да гэж баг харах юм байл та тий. Гэх хэмжээний энэ мэдрэмжийг энэ хөгжмөр бас олгоод байгаа юм байна. За тэгэхээр тэгвэл энэ хөгжимч яасан айхтар нөлөөтэй тий. Тэр ambient jazz tempo гэдэг дууны архитектур нь яг юу байдгийг гэдгийг судлаад эхэлж байгаа байхгүй нөгөө тийм үнэтэй цаатай юм болол тий чухал нөлөөтэй юм болол гэдэг. Тэгэхээр энийг болохоор хинтээ хамтарч хийдэм гэхлээр одоо энэ Starbucks тухай Spotify-тай энийг хамтарч энэ компанитай хамтарч хийдэм байна. Тэгээд энэ саундтрак-га өөрийн Starbucks саундтрака өөрөө бүрдгэж гаргаж ирдэг. Copyright-ийн эзэмшдэг юм уу тий? Тэгдэм байна. За тэгэнгүүт одоо эн чинь бүр хөгжөөд түрүүний бизнес нөгөө нэг юмар л байнга яваад байхгүй ингээд улам хөгжөөд байгаа юм байна гэдэг нь 3 бүрийн шаттай өөрчлөлт гарсан гэдэг. Тэгэнгүүт одоо эн чинь нөгөө цагийн хуваар өглөө кофе уумаар ш нөгөө нар жаргаж байгаа юм чинь танаа тэнд өгөөд байх юм уу те. Ингээд бүр уйлдуулаад өглөө болон өглөө өдөр орой цагийн нутаг бүсийн те. Тэгээд тэр нутаг бүс нь уур амьсгал, халуун дулаан яах юм те хүйтэн шуурхтай гэдгээс шалтгаалаад өглөө өдрийн оройн нүүдийг бас ялгадаг юм байна. Дотроо ганцхан нэг л ингэ хөгжин тавиад байхгүй. Тийм байна. Ямар зөв юм байна. Тийм. Тэгэнгүүт одоо ч өглөө бол илүү нөгөө битийг жоохон өрчснөөр хүн ингээд бүр ингээ одоо бодглор айхтар бол биднүүсийн хэр эрчимтэй ямар эрчимтэй байхыг тэр хөгжмийнхаа битийг жоохон өсгөөл давтамжийн өсгөлт биднээс хурдаад эхлэх юм байл да. Гүдэг кино шиг те. Тэгэхээр тэ илүү хурдан эрчтэй тийм акустик хөгжмүүдийг өглөө жоохон тийм jazz төрлийнхийг болохоор өдөр оройн болохоор тэр ambient bossa nova гэдэг нэг тавиад байгаа байхгүй. За би хөгжмийн талаа мэдлэг мөр шүү. Bossa nova ханатгач. Bossa nova гэж бодох байх. Тийм үү. За би тэрийг сайн мэдэх байна. Тэгэхээр ингэж бүр хөгжмөдөр архитект хийдэг юм байна гэж. Архитект хийдэг юм байна. Тэгээд акустикийн тэр дизайныг оруулна. За дараа нь одоо биднээс нүдэрээ ийм гоё орчинд нар жаргаж байгаа орчинд очичлоо. Нэх гоё одоо тэр саяны темпийг миний зүрхийг амрааж байгаа хөгжмөө сонсоод суучлаа. Одоо яах вэ? Ном унших юм уу яах юм те? Одоо нэг үнэр. Одоо үнэр. За үнэрийг биднээс ингээд тэнд кофе чанаад буцалж байгаа учраас би энд үнэртэй дэн гэж бодоод идэм байна. Тийм шүү дээ тий. Үгүй. Тэр кофений үнэрийг яг үнэндээ
яг үнэртэж л байгаа л да. Гэхдээ тэр үнэрийн чи хажууд нь зогссон илүү үнэртэй хол туссан уул нь бага үнэртэн үстэй энэ ч одоо тий. Тийхгүй бүр тааз, шал сууж байгаа бүх цэг дээр яг ижлэх үнэртэйгээр тохируулд юм байна. Энийг HVAC систем буюу heating, ventilation, air conditioning энэ гурвлаар зохицуулдаг юм байна. Яаж нөгөө халаалт агааржуулалт агаар air conditioning системээр гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл энэ үнэр дээр ямар үнэр юм бэ гэхээр кофений үнэрийг явуулаад байдаггүй юм биш үү? Кофений үнэр тэн дээр чимэг болж гарч байгаа. За хамгийн гоё үнэр юу вэ гэвэл хамгийн гоё үнэр ч байх вэ одоо хүнд ингээд шууд ингээд илт мэдэгддэг үнэр. Юу вэ? Тэгвэл мэдхгүй. Бүх юмны үнэр ингээд нөгөө хурц болж чамд мэдэгдэж эхэлдэг үе. Хамгийн гоё борооны дараах. Азооны үнэр тий. Тэр чи азооны үнэр гэдэг хаа. Тий. Бороо орсноор газрын навчны ургамлын анхын үнэрийг мэдэрдэг тий. Тэгэд энийг шинжлэх ухаанд юу гэд нэрлэдэг бол Петричор гэдэг юм байна. Петра гэдэг нь чулуу, Ичор гэдэг нь бурханлаг шингэн гэж нэрлэдэг юм байна. Тэгээ нөгөө нэг нэр ингээд бодонгууд биднээс нэг ургамлын үнэр хэлдэг нэг газрын үнэр үнэртэйдэг шнэ гоё те. Барааны дараа. Одоо бараг санагдаж байна далд ухамсарт те. Нэг юм гоё. Тэгвэл энэ үнэр юу цаана юу болоод байгаа юм гэж те. Тэгэхээр эхгүйс сүрн ургамлын тос одоо ургамал өөрөө үнэрт нь тэр одоо шорооны чихтэй хөрсний үнэр энийг Жасмин гэдэг юм байна. Жасмин. Дараад нь нөгөө аливаа ургамал дан шороо байвал бас жоохон гоё өрдөхгүй юм байна. Нөгөө дээр нь ургамалтай авах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгж гоё ургамал. Энийг болохоор plant oils буюу одоо ургамлын тос юм байна. Тэгээд дараад нь болохоор нөгөө цахилгааны хит агааржуулалт гэдэг байгаа. Нөгөө озон цэвэр хурц үнэр. Энийг за ингээр саяны тэр нэг гоё таашаалын үнэр чинь газрын чулууны үнэр одоо газрын үнэр гэж яриад байгаа. Дараа нь тэр байгаа орчныхаа ургамлыг үнэртэй байгаа юм байна. Тэгээд озон юм байна. Тэ? Нэрээ гоё шүү тэр үнэр чинь. Тэ. За энэ гурвыг ингээд гурвал одоо алтан гурвал гэдэг юм байл да. Энэ гурав агаарт дэгдчихлэр нөгөө маш хурдтай тарж нөгөө биднүүсийн мэдрэх юм дээр сайн ордог. За энийг сайн тараагаад байгаа нь тэр чийг байхгүй. Дулаан амжуулж штэ тий. Айгуу сайн чийг. За тэгэнгүүт энэ чийг болон температур энэ түргэнэрийн тархалтанд маш одоо чухал нөлөөтэй. Хурдан тархаж штэ тий. Тэгэхээр энэ ароматик молекулын хөдөлгөөн гэдэг байгаа нөгөө үнэрийн бодис тий. Үнэрийн молекулуудын хөдөлгөөн бидэнд эрчимжчлээрээ биднээс тэрийг их гоё таатай хурдтай өмнө анзаараагүй байсан юм шиг. Уг нь тэр орчинд байж л байсан байхгүй. Гэхдээ бороо оронгууд тэр үнэр гинт хааныг тэрс ургасан биш. Уг нь байж исэн үнэр гэхдээ эрчимжиж байгаа гэсэн үг тий. Яагаад ингэж эрчимждэг юм бэ гэхээр аливаа зүйл кинетик энерги нь халахаар бодис өөрөө халуун төлөвт илүү эрчимжин штэ. Тийм болохоор тэр heating систем HVAC-ийн heating систем маш чухал. Тэрээс чамайг дулаахан орчин суулгах гэдэг дач гол зорилго биш юм байна л да. Мэдээ дулаан гоё хүйтэнтэй арах нь дэмий. Гэхдээ илүү тэр нөгөө агаардах нөгөө гоё биднүүсрүү тавьсан үнэрээ илүү эрчимжүүлэх гэж халаагаад байгаа юм байна. Бас чигшүүлээд байгаа юм байна. Тэгээд тэрийг зөв нийт тархаахын тулд нөгөө кондишнингийн систем, агааржуулалтын системээ тал талтанд байрлуулж байгаа юм байна. За батаха манай нэг алтан сонсогч маань алтан гишүүн маань жижүүд байгаа юм байна. Starbucks сууж яаг гинэ. Тэгсэн чинь нэрээ тийм гэрэлтэй байна. Бас жаза явж байна гэж байна. Тий, харин тийм гинэ. За булгаа юу сонсчихвэл наа чи бороо өнөрт чинь үгүй нэг хэлчихээрэй. Би бороотой жишээд байгаа шүү үгүй. Тийм борооны хамгийн тэр таатай мэдрэмжд яг адилхан мэдрэмжийг л өгөхгүй оролдоод байгаа. Тий. Тэгээ баг бороо өнөртөж байгаа шүү тэр гоё мэдрэмж. Тэрнтэй дүүцхүйцтэй. Булгаада баярлаа. Бүр нөгөө юу лээ? Unplugged. Юу гэдэг лээ real time тий. За тэгвэл энэ халаалт буюу тэр молекулын маш гоё эрчимжиж байгаа үе бороо орсон дараа ямар градустай байдیں۔ Тэгвэл бидний яриад байгаа градус хэдэн градусын тухай яриад байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж мэдмээр байна тий. 21-с 23 градус Цельсийн. Тааламжтай юу тий. 21-с 20 одоо биднес ингэ бодлоо одоо 100
гоё үнэр гарч байгаа дракшн зарим үед зөндөл бороо ордог. Зарим үед тэр гоё үнэр үнэртдэггүй шүү дээ. Намрын борооноор нэг үнэртдэг юм уу? Намар бол үнэртдэггүй. Үнэртдэггүй. Тэр чинь тэр гараацсан зөрчөөд байгаа байхгүй. Адилхан бороо орсон нь орсон. Ургамал байсан уу байсан. Шороо байдгаараа л байж байгаа шүү дээ, тий. Бороо ордгороо л ороод байгаа байхгүй. Гэтэ тэгвэл яагаад тэр үнэр гарахгүй гэсэн чинь яг тэр 23-аас 21-ээс 23 Цельсийн гараац дотор л энэ молекулуудын дэгдэлт нь яг тэр түрүүний биднээс хүсэж байсан нөгөө юмтай одоо тэг одоо нөхцөл нь бүрдэж ирж байгаа. Тааламжт нөхцөл нь бүрдэж ирж байгаа гэсэн тийм. За яг энэ тааламжт нөхцөл бүрдэж яхад одоо нөгөө алдарт кофений үр хуурсан, шарсан үнрээ яг тавьж байгаа байхгүй. Тийм байгааз. Тэгэхээр биднээс яг чанжаахтай үнэртэй гэдэг нь бол жоо өрөөсгөл байгаа зү. Уяга мэдээж үнэртэж байгаа. Тийм. Тэгээд энэ бүр амьд байгалийн энэ жигд энэ тархалтыг бий болгодог. Хамарлаг үлээгээд байдаг шүү дээ. Эндээс синс үлээгээд ер нь ингээд сэвэлдэж байгааг Starbucks дотор мэдрэхгүй байхгүй. Тэгвэл яад юм гэхээр яг энэ байгалийнх нь молекулын өөрийнх нь идэвхжлэр тэр өнцөг бурлан бүртэн авчиж тархаадаг байна гэж. За их ивент тэтгэгчээ танилцуулъя. За тийм. За өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамттай авираатай G-Mobile компани ивент тэтгэж байна. За хичээлийн шинэ жилийг тохиолдуулаад G-Mobile нь 18-аас доош насны хүүхдэд зориулсан Enjoy Kids үйлчилгээний хязгааргүй дататай шинэ дугаарыг хүүхэд бүрд бэлгэлж байгаа юм байна. За хүүхдийн дугаар нь дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчлэгээний сонголттой. За айлч багцаас сонгосон хүүхэд тухайн сарда датагаа давтан цэнэглэх шаардлагагүйгээр хязгааргүй хүсснээр ашиглах боломжтой гэж. За энэ ийм учиртай юм шүү. Багцад тахалдах дата дууссан ч гэсэн гэж байгаа үстэй. Багцад нь ингээд 3 ГБ, 8, 15 ГБ гэдэг дата дагалддаг байхгүй. Тэгээ тэр нь дуусчихаар нөгөө интернет болчихдог шүү дээ. Дата дууссан юм чинь. G-Mobile энэ дугаар болохоор интернеттэй байгаад их юм бэл. Тэгээ тэрний хурд нь 1 мегабайт per секунд. Секунд 1 мегабайт ийм хурдтай байхгүй. Хурдан шүү дээ. Тийм. Дайрч хангалттай. Видео энэ үзэхэд энэ чинь хангалттай хурдан байхгүй. Тэгэхээр ер нь энэ дата багцсан дууссан ч гэсэн нөгөө хүүхд чинь интернеттэйгээ байгаа л байна л гэсэн үг. Нэг одоо ер нь аюулгүй байдал дээр интернет их чухал болчихлоо л да тий. Хүүхд ганцаараа явж байтал алга болчихвол яг утас руу залгах нь чатланч гэдэг юм уу видео кол хийдэг тий. Тэгмээ тэр үед нь датаг болчих юм бол манай энэ дугаар нь өөрөө цаанаасаа юу дата авсан интернет ашиглах боломжтой юу яваад байгаа юм бэл. Наач айгүй чухал үзүүлэлт шүү дээ тий. Бид хэд яг үнэндээ нөгөө тэр хурдыг харьцангуй шүү дээ. Яг стрим хийдэг хүнд бол нэг тоглож моглоход бол тий онлайн тоглоход бол 1 мега бага бах л та. Видео стрим үзэхэд бол өндөр чанартай. Гэтэл яг хүүхдийн нөгөө нэг трейс тавих тий одоо нөгөө юу лээ цаг маган дээр нь аав ээжд нь дугаартай мэдэгдэж байгаа шүү дээ. Яг тэр үед болохоор эн чинь хангалттай хордон. Тэгэхээр аюулгүй байдал талаас энэ бол өстой. Тэгээд манай дугаар чинь яг хүүхдэд зориулсан юм чинь яг л аюулгүй байдал дээр. Тийм. Тэрс хүүхдэд өндөр чанараар стрим хийх нь түүлийн зорилго бол бас мөн ч юм уу тийм шүү дээ. За шинэ дугаараа хэрхэн авах вэ гэвэл My G-Mobile application болон G-Mobile Ziggyman гэх вебсайтаас авч болно. За мөн мэдээж үйлчлэгээний салбараар авах боломжтой. За энэ хүү урамшуул нь 10 сарын 31-ний дуустал үргэлжлэх юм байна. За одоо тун утгагүй дуусгах байгаа юм байна. Та бүхэн яарж очиод энэ шинэ дугаараа худалдаж аваарай. За дэлгэрэнгүй мэдээллийг 9810 36 36 болон My G-Mobile Ziggyman вебсайтаас авах боломжтой байна. За баярлалаа. За тэгвэл түрүүн хоёлаа нөгөө хамгийн тохиромжтой нь 21-с 23 Цельсийн температур гэж ярьсан шүү дээ. За тэгэхээр энэ үед хамгийн үнэр гоё төгдөм байна. За мэдээж энийг судалсан юм чинь. Тэгвэл хүүтэнд яадын халуунд энэс халуунд яадын гэдэг асуултаа дахин хариулаа явъя. Хүүтэн агаарт яадаг вэ гэхээр хамрын салст хатдсан байна. Хуурайсч явагддаг юм байна. Тэ? Тэгээд хуурайсч явагдчихаар нөгөө чигшил багасчихаар үнэрийн молекулууд нь бидэнд мэдрэгдэх чадвар нь буурчдаг. Хүүтэнд бол бидний үнэртэх чадвар багасдаг гэсэн үг шүү дээ. Үг юм байна шүү дээ, тийм байна. Та үнэрлэх рецептор гэдэг байгаа тий. Тэр нь хариу үйлдэлтэй маш юм хориг болдго юм байна л да. Тэгэхээр биднүүсийн үнэртэх чадвар багасчлаа гэсэн үг. Үнэр сул байна гэж үнэртэн гэсэн үг юм байна. За тэгээд нөгөө яадаг да. Одоо энэ жишээг дурдж болох нэг. Яг энэ температурт нөгөө зөксгүй үнэр бас адилхан тарна гэсэн үг шүү дээ. Тий. За одоо жишээлбэл лифтэнд нэг юм боллоо. Тэгэхэд яг энэ 21-с 23 градус байх магадлал маш өндөр юм байна л да.
Энэ би зохиосон жишээ биш шүү те. Тэгэд харин эсрэгээр бүр айгүй халуунд та төсөөлөд үзээр бүр амар халуунд. Тэ. Бүр амар халуунд байлаа гэж за сав маав гэж бодчих. Үнэр бас нэгт хардахгүй юм байна л да. Тийм үү тийм. Таргва тарж байгаа. Биднээсийн мэдрэмж нь яг 21-с 23 шиг хамгийн өндөр мэдрэмжэн дээр биш гэсэн үг байхгүй. Эсвэл өвлийн тэсгэм хүүтэнд нэг хүн янз бүр боллоо. Учиргүй үнэртэй л байдаггүй, тавиар тархаад байдаггүй юм байна. Гэхдээ нэр нь тийм байгаа зү те. Энийг хүн анзаардаггүй юм байл шүү. Тэгээ би одоо ингээд өөрөө би нэг нөгөө уншиж байхдаа мэдээд нэр нь тийм байх гэж л мэдсэн. Тэгээ та хэд сонирхуулаад яриад байгаа шүү. Хөшиж одоо ямар авчваа гэдэг чинь зүгээр температур нь л тийм байсан юм байна шүү дээ. Тий. Ялангуяа нөгөө те одоо хүний хамгийн гэр боронд чи хамгийн тэр гоё температур нь байж байгаа шүү дээ те. Тэгэхээр илүү өнөртөг ч юм уу да. За тэгэхээр түрүүчийн ярьснаар яг дулаан орчинд хамар сайн чихтэй байна. Хамрын салст чихтэй байна. Тэгээд тэр рецепторууд нь идэвхтэй ажилладаг байх нэ. Үнийг болохоор молекул уурших хурдны хамгийн тохиромжтой үе гэж хэлдэг буюу ароматик хүч нь нэмэгддэг үе юм байна. За тэгвэл энэ нөгөө амтанд яад нөлөөлөх юм. Өнөртчлээ шүү дээ. Саяны грац. Тийм шүү дээ. За тэгвэл яг адилхан нөгөө кофег яг нэг кофе хийцэн байгаа шүү заяа. За тэрийг 15 Цельсийн 15 градусд кофе уувал чамд гашуун санагдана. За тийм үү? Тийм. За 23 градусд яг тэр кофегаа уувал шүү дээ. Яг нэг кофег хоёр аялцсан байгаа шүү бүр туршилт. 23 градус уу нөгөө таатай орчинд чинь уувал тослог жимстэй юм шиг тэнд ог жимс хийгээг байгаа шүү. Гэхэд жимсний амт амтагдана. Карамелийн амт илүү тод мэдрэгдэнэ. За энийг би бол одоо бусдын би тийм гэчихэд яг энийг бол одоо турш үзэг байгаа. Турш үзэх гэж байгаа. Та хэд манаас давхар туршаа үзээрэй те. Тэг комент авчирэй нэ. Яг тэгж ийнэг үү юу. Энийг бол би турш үзэх гээд байгаа. Нэг кофе шопоос яг адилхан кофе хоёрыг аваад нэгийн дотор нуугаад нэгийг гадаа нь нууж үзэх гээд байгаа байхгүй. Одоо өвл. Бүр нэг савтай шүү дээ. Нэг савтаг хоёр хуваа. Тэгэхгүй болохоор энэний нөр найруулсан, энэний нөр найруулсан ч юм бол яаж мэдэх. За тэр бүр итгэхгүй хашруулаад байвал хүсвэрээс л байх хэрэгтэй. За тэгэд нэг турш үзмээр байгаа. Албаар энэ нөгөө грацийн температурын зөрөө одоо хүдэнд байгаа үед те тэгж үзмээр байгаа. За тэгвэл кофений үнэрийг зөвхөн кофе чанаад л бүрдүүлдэггүй юм байна. 800 гаруй органик нэгдлийг нийлүүлж ийж саяны тэр нөгөө гоё анхлын гоё үнэрийг гаргаад байгаа юм шүү. Ахтруу. Ямар эмэр. Гэхдээ тэр цаана юу хүмүүс тэр юм хийгээд кофе авчраал дамлал зараад байдаг биш байгаа зү тийм. Кофений өртөгчийн юу гэлээд за би энэ дээр алдаж иж магадгүй. Яг таны нэг ийм регуляр жижиг ийм аягаар уусан кофений яг өрнийх нь өртөх нь 180 төгрөг. Тэгээ 15,000-аар зарж байгаа. 100 дахин өсгөж байгаа машин. За 18,000-аар те 100 дахин өсгөж байгаа машин. Тэгээд хүмүүс кофе бол хэд дахин нугардаг бизнес гэдэг те. Үгүй энэ чинь цаана өөрөө ийм том брэнд, тийм том судалгаа яваад байгаа шүү те. Тийм шүү дээ. Энийг жоохон үнэл зурмаар байна л гэдэг талент нь хэлж чинь. Тийм одоо нэг үйлчлэгээ авч иж чи ийм иймэр зараад тахтай яа гэдэг тийм нэг болчмоор байгаа. Тийм. Чин тэр хүмүүс үйлчлж чинь тэр орчныг тогтжуулж чинь ажилчид байна чи юу вэ тий. Хүчнөө зардал гаргаад ингээд гоё юм өгч явах чинь эн чинь юу вэ? Үнэл зурмаар байна те. Эн чинь дэлгүүр тэдэнд төгрөгл гэдэг шүү дээ. Тийм. Гэдэг байхгүй. Нөгөө түрүүний тэр нөгөө Ховард Шульцэн хэлсэн гол хүний би тэр хүнийг нь илүү үнэлээд байгаа шүү дээ үгүй те. Хоёлаа үнэлж ярьж байгаа. Тэрний юу гэхээр бид ус кофе зарах гад нэг тийм булан авчаад байгаа юм биш юм аа. Тэр харин гой булангаа хүмүүс зарахын тулд кофе зараад байгаа маа. Тийм. Одоо яг үг нь болохоор би муухай орчуулах чинь. Үг нь болохоор бид ус кофе зарахын тулд хүмүүс үйлчлээд байгаа биш. Хүмүүст үйлчлэхийн тулд кофе зараад байгаа шүү. Тэгэхээр та кофе авчин гэж бити бодороо. Тэр 15-аас 18 мянган төгрөгөөр та тэр үйлчлэгээ тэр гой 50 мэдрэмж тэр гой зүрхний хэмнэл бараг л тэр чинь бүр амар ажиргалын гармаа өгöd нь шүү дээ. Энийг хөдөлж авч байгаа шүү гэдгээ сайн ойлгоорой гэдгийг дундуур нь яач та. За тэгвэл түрүүнийхээ юг уурших температурын хоёлоо яг гоё сонирхолтой яач. За энэ уурших температур, молекулын уурших температур буюу саяны 800 гаруй органик нэгдлийг хизээдээ яг хамгийн одоо
одоо гол цэгээ олдог цэгүүдийг нь хэлээд үгүй те. За карамел буюу тийм шарсан амтыг мэдэрмээр байгаа бол 20-с 30 градусд илүү сайн мэдрэгдэх юм байна. Хуурай буюу амар хатуу чанга амт бол 30-40 градус. Энэ нөгөө орчин температурч нөгөө уурших температур байдаг шүү дээ. Ингэж үнэрт ингэж одоо кофе чанчаар нөх гоё уур гарч байгаа шүү дээ. Энийг яриад байгаа шүү дээ, тий. За дараад нь болохоор жимсэрхүү буюу тэр нөгөө түрүүн байхгүй байсан цэцгийн үнэр нь болохоор 15-аас 25 градусд эднүс ууршиж байгаа байхгүй юу, тий. Эхлээд чинь градус чинь тэлээд буцаад буун штэ. Тэгэхэд эднүс араасаа ингэж гарч ирдэг гэсэн үг юм байна. Тэг нэг дор ингээ бүгдийн чихээд өндөртөлээд байхгүй. Тийм байна. Тий. За тэгвэл яг Starbucks-ийн түрүүний ярьсан HVAC буюу heating, ventilation, air and air condition system-ийн халаалтын тохиргоо нь саяны 21-с 23-т барьдаг байна. Бидэд температур нөгөө юу лээ? Термометр барьж ороод термометр барьж ороод үзэх юм бол Starbucks-т 21-с 23 градусд байдаг байна. Тийм. Энийг sweet spot гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр саяных би сайн тайлбарчлаа да. Нөгөө вентиляшн агаржуулалтын өрөөнийг бүх хэсэгт саяныхаар тэнцвэржүүлнэ. Air condition ямар үүрэгтэй вэ гэхээр саяны тэр чигшлийг барина, даралтыг барина. Нөгөө агаарын чигшил тэдэн хувь гэдэг. Манайх тэрийг юу н баг энэнд хэмждэггүй те. Тэр чинь айгүй чухал үзүүлэлт юм байна л да. Уг нь үйлчлэгээний газрууд бол асар чухал үзүүлэлт. Үйлчлэгээний газар юу н байдаггүй байх шүү. Байдаггүй те. Яг хоо айлуудын цаг дээр гэр мөртөл бол байждаг ас биш. Яг нөгөө температур манай гэрт тэд байна гэхээс тийм. Маа дэлгүүрт одоо юу гуанзанд гэж гуанзанд хоолныхоо өнрийг илүү гоё байлгамаар байгаа бол тэр агаарын чигшлийг 55-аас 55 дээр стабилизац хийж нөгөө доктортой бариараа гэж байгаа. Тэгэд чигшлээ 55-аас 55 дээр тэгэд градуса 21-с 23 дээр барихад танаа одоо гуанзны хоолны өнөр янзын тарах нэ. Тийм маш гоё үнэртэй ашигч нэмэгдэх нь шүү дээ. Ямар гоё үнэртэй хоол байг л авах шүү дээ тэр чинь. Тий. За тэгэнгүүт би энийг яг саяных дээр амьдрал дээр зүгээр бичиж явахдаа түн чинь бодоод байгаа шүү дээ. Бодоод үзлээ л дээ. Starbucks coffee shop team юм бол гуанз яадаг үлээ. Оронгууд тийм тал талаас нэг час гэсэн гэрэлтэй. Тэгээ амар гэрэл ойлгодог пялтан шал мал те. За тийм нэг орчинд хүн хоолоо яаж иддэг үлээ. Дараа нь эсвэл бүр тийм ямар ч гэрэл мэрл байхгүй нэг юм пабрхуу орчинд хоол идэхлээр яадаг үлээ. Гэхдээ ер нь энэ хоёр аль нь хоолны дурслыг шууд ингээ унгаагаад идэг тийм үү? Одоо нэг үг л хэлье. Ямар ганцангуудын нэрийг хэлсэн биш гайгүй байлгүй дээ тийм. Тэгэхээр яг саяны кофе шоп шиг орчинд бол хүн хоолоо идэхдээ түрүүний ярьсан 12-оос 25% илүү төлөлт хийх юм байна. Хоолой чинь үнэлэх үнэлэмж нь 20% өсөх юм байна. Илүү удаан сууж төвчээртэйгээр хоол яасан бэ гэж орилохгүйгээр 18% удаан хүлээх чадвартай болох юм биш үү? За энийг бас манай нөгөө хоолны цааны газрууд мэдээд авбал зүгээр юм байна те. За түрүүн нэг Оксфорд 2017 онд энийг хэллээ. 2017 онд гарсан Оксфордын их сургуулиас гарсан орчны температурын судалгаагаар орчны температур 2 градусаар нэмэгдэхэд хүний үнэрлэх мэдрэх чадвар 15-аас 20%-аар нэмэгддэг юм байна. Нэмэгддэг гэсэн судалгаа гарчээ. Саний юм аа надад ч. Тий. Энэ гэхдээ хязгааргүй ингээд дэше шулуун шугамар явахгүй шүү. Нөгөө энэ зааг хүртэл тэгж нэмэгдэж хагаад бүр халах юм бол буцаад буучна. Тий. За тийм манай найруулагч нэг зураг өгчлөө. Яг санийх чинь л баг шүү гэнэ. За тийм гарч ин тий. За. Тэгэхээр яг ийм юм илүү эндээс сэтэл аваад илүү мэрэгжлийн төвшөнд одоо энэ ритейл бизнесийнхэн маань орчноо тохируулвал зүгээр юм байна, тийм ээ. За тэгэхээр юу яах нь? Starbucks түрүү хоёлоо дундуур нэлээд ярьчлаа. Гол өгүүлбэр нь Starbucks бол тэр орчныг бүрдүүлэхдээ бүр маш их цаг зарна. Гэхдээ зүгээр л өөрөө судлаад байх биш. Энэ дэлхий дээр байгаа бэлэн эсвэл бүр судалгааны том байгууллагуудаа нэгдэж энийг хийдэг байх нэ. Тэгжиж бидэнд ингэж бүр үүслэх гээл нэг хүн кофе аваад гарах энэхэн агшны төлөө цаан чинь ийм том институт ажиллаж ингэж хүмүүс хөдөлмөр хүч гаргадаг байх нь шүү. Эцэст нь хэлэхэд цаг дуусч байна. Starbucks бол кофе зардаг газар биш, харин
орчны сэтгэл зүйн инженерчлэл хийдэг, инженерчлэлийн үн цэнийг бүтээдэг ийм бизнес юм байна гэж байгаа. Тэгээд ер нь одоо энийг бас нөгөө талаас болохоор хотчлтын бизнес, хотчлтын хэрэгцээг хангасан ийм бизнес гэж бас нэг бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэрэн биднээс өөрсдөө хараарай. Хотчлт ихсэх тусам ажил гэр гэдэг юм яваад байгаа. Тэгээ энэ давлгаа болохоор Нью-Йоркоос эхэлсэн юм байна. Тэгээ би хүүхэд байхдаа сонсч ирсэн юм аа. 90-ад оны үед чинь одоо манай зөв найзууд ингээд нөгөө Нью-Йорк маркет явна, очино. Тэгчээд бата тэнд нөгөө юу яана. Өөртөө бүр ингээд нөгөө өдөр шөнөгүй бүр ингээл яваад байна тийм. Монголдо нөгөө цайхан ингээд биднес хүүхдэж байсан. Тэгээл нэг гадаад моглохтой. Аав ээж ажил бол нэг гоё амьдрал байдаг гэсэн хүүхдийн амьдрал чинь. Тэгэхэд л тэгдэг гэсэн шүү дээ. Бүр ингээл өдөр шөнөгүй явна. Тэгээ би юунд ирчвэ гэд бүр ийм амар иржимд бүр ингээд дасахгүй те. Яг ийм байдаг ажил гэр. Өөрийн гэсэн орон зайны дотор салга болд юм байна л да. Тэгээ энэ давалгаа дараад нөгөө Япон руу шилжсэн байгаа. Ингээл өдөр шөнөгүй ингээд. Тэгээд би эндээс бас нэг юм тайлах шиг болсон. Японд одоо ингээл биднээс очихлаар маш тайван байгаа шүү дээ. Маш гоё. Тэ. Одоо өтөл насаа Японд өнгөрөөмөр. Гэтэл Японы стрессээс болсон амин орлолт асар өндөр гэдэг те. Энэ нөгөө хотчлтын өвчин юм байна л да. За тэгвэл яагаад одоо гол концепц нь гарч ирнэ. Яагаад Starbucks энэ сайн тайван орчныг хүнд өгөх гээд байгаа юм бэ гэдэг нь яг энэ юм байна. Бидэнд өөрийгөө дотгошоогоо харах, ажил гэр гэх биш, яг өөрийн орчныг, өөрийнхөө комфорт зоныг үүсгээд тэгээ тэр дотроо нухацтайхан шиг амьдралаа нэг харж үзээд нэг сарынхаа энэ сард юу хийчихв? Эсвэл энэ жил би яах вүлээ? Ер нь би яаж амьдраад байна гэдэг яг энэ орчин яг өгүүлэгддэг. Бужигнаан дунд нэг амс хийх. Яг амс хийх гэж байгаа. Тийм. Энэ дээр нүцэс яг үг нь болохгүй байгаа гэсэн. Амс хийх өөртөөгөө дотгошоогоо хандах, бодод суух орон зай өгүүлэгдэж байгаа энэ хотчлтын нийгэм дотор. Тэгэхэд энэ өгүүлэгдсэн орон зайг зарж байгаамаа. Бий болгож зарж өгч байгаа. Зүгээр бэлэн юм авах биш. Тэр орон зайг бий болгоод зарж байгаа. Тэрийг болохоор Starbucks үгэд нэрлсэн гэхээр сэтгэл зүйн хоосрлог эмчлэх үйл явц гэд нэрлсэн байгаа байхгүй. Нэрэн одоо таад ингээд Starbucks кофе шоп суугаараа төвлөрөл илт сайжраад байгаа. Нэг компьютер тавиад суухлаар өөр газар компьютер тавиад сууснаас илт сайжраад байгаа. Эсвэл санаа дагд юм болоо яад юм болоо гэсэн. Үнэхээр кофе шоп юм ихлээр ингээд арай л илүү төвлөрөөд цаг минут гэд нэг залхахгүйгээр хэмээгээддэг байдаг хгүй. Би л авдагдаг. Тэгж хийсэн зөндөл хүмүүс байгаа ах. Мэдрээд үзээрэй. Дээр нь кофе шоп сууж байхдаа тэр энэ нөгөө нийгмийн янз бүрийн асуудлаас арай холхон шиг яг ингээд төвлөрөөд нэг юм боддог доо тий. Яг энд орон зайг үнэхээр үсгчээд байгаа шүү. Үсгчдэг юм билээ. Тэгвэл хотчлт гэж яриад байна. Эсрэгээр энэ нь юу вэ гэвэл ирээдүйд улам л энэ нөгөө дэлхийд өөрийн гэсэн орон зай улам хомогдно зү. Одоо гинтл гал үйлчихгүй л бол бидний хүн амын тоо өснө, хот улам л нягтршилтай болно, хүс үсээгүй. Тэгвэл энд хамгийн үнэтэй юм юу болох вэ? Өөрийн гэсэн орон зай гэдэг юм маш хомс болж байгаа байхгүй тийм байгааз. Тэгэхээр энэ ирээдүйд улам үнэтэй байх бизнес юм а гэдгийг харжээ гэж. За дээр нь болохоор энэ дээр бас гоё бичсэн байгаа. Хотчлт хүн бүрд ингээд өөрийн гэсэн дээшгээ олон давхар байшин гараад өөрийн гэсэн метр квадрат хүн худалдаж аваад байдаг гинэ. Яаж игээ гаргаад штэ дээш давхарлаач болтгоо те. Гэтэл яг энэ нь тэр хэмжээгээр өөрийн гэсэн орон зайны чинь метр квадратаас хасагддаг ийм урвуу хамааралтай юм байна гэдэг ийм бас томьёол гарч ирсэн юм байна. Хичнээн хотчоод хичнээн том хаваас аваад хичнээн том апартментын дээдлэлт нөгөө юунд суугаад лаг байр аваад өөрийн гэсэн орон зай улам багасдаг гинэ. Уран багасаад байгаа. Тэгвэл энэ орон зайг яах юм те? За тэгэнгүүт яг ингээ эн чинь 70 80 оны тухай ярьж байгаа шүү 90 оны тухай явж байна. Одоо тэгсэн чинь бүр энэ дээр нь зөвхөн хотчлтын шигүүхээс тэгээр технологи гэдэг юм гараад ирсэн. Одоо технологи руугаа дахиад нөгөө жоохон орон зайнасаа өгöd ингээ өөрийн орон зай бүр байхгүй. Буюу гэртээ байхдаа технологид, ажил дээр байхдаа гүйцэтгэлд энэний эсрэг гэдэг бүр энэ логотой байгаад байгаа байхгүй. Тийм. За тэгээд энэ хотчлтын парадокс гэдэг нэг юм болол нэлээд олон нийтлэл төр байлаа. Энэ Starbucks-тай хамаагүй.
хотчлт хүн бүрийг холбодог илүү ойрхон байгаад байгаа юм шиг боловч үнэндээ хүн болгоныг өөр хооронд нь холдуулж идэг. Нэр нь л баг байхад одоо хөдөө байдаг ах トゥ утэйгээ уулзахад ямар байлаа? Одоо ирчээд байхад юм бол баг хөршилд суучаад хоорондоо уулзгаа болцсон гэдгийг сонсогч бүр хүлээн зөвшөөрөх байх тийм үү? Тэгэхээр энэ өөрөө энэ дотоод одоо орон зай энэ хоорондын энэ гоё амьд харилцаа чинь аяандаа энэ хотчлт биднээс үл шалтгаалаад тэр гарцсан гэдэг юм технологиор холдуулаад байгаа юм байна. Тэгвэл энэний нөгөө талд нь юу өгүүлэгдээд улам үнцэнтэй болох вэ гэвэл саяны орчны бизнес. Тийм байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээрээ би энэ орчны бизнесийг тайлбарлахдаа Starbucks-ыг одоо жишээ авч татлаа. Тэрнээс ганцхан Starbucks биш бид хүнд энэ орчныг өгчл байгаа бол цааны газар ч байж болно ш. Тухайн үед нэг цааны цаг өдөрт 1 цаг байдаг тийм үү. Гэтэ хүн нэг цаг хоол идээд байдаг байх те. Нэг 15-аас эсвэл 20 минутанд л идээд дуусчихсан үстэй тэр хоол чинь. Онлоор бол 9 минут ч 9 минут дотор тарих хоол идэж чадах хэрэгтэй. Тэгвэл үлдсэн минутанд нь яах юм те. Тэгвэл энэ мэдрэмжийг өгөөч гэж ийм цааны газартай болчихвол ком сайхан байхгүй те. За тэгээд саяны ярьснаар энийг тэр судалгаан дээр байлаа. Түрүүний 17 оны гарсан. Одоо бид хэд ингэдэг нэг жоохон амс хийгээд юм уу нэг яа стресстэй байна гэхдээ хөдөө сайхан агаартахаарэ гэж ярьдаг тийм үү. Энийг би монгол хүн л тэгээд идэм болоо гэж үгүй юм байна. Тэ? Яагаад байгаа гэсэн цаанаа хөдөө сайхан агаартах гээд байгаа юм биш юм байна. Тэр хотчлтоос зугатаагаад өөрөө өөрийгөө олж авах гээд байгаа юм байна л да. Нэг мэдсэн чи бид ус машин болцсон ажиллаад байт юм л да. Өөрөө мэдэхгүй тэрийг. За маргааш гэдэг ингээд иржимд орсон төлгөөгөө тэрийг хийж байгаагаа маш сайн гэд бодоод байдаг. Гэтэл энэ хооронд яаж байгааг вэ? Бид ус өөрийгөө алдсан. Чи яг жилийн өмнө юу хүсч мөрөөдөж илаа. Эсвэл жилээ боли. Бүр хүүхд байхдаа чи өсөл мөрөөдлөө одоо санаж гин үү? Тэ? Гэдгийг эргэлт санах энэ орчин бол Starbucks бүрдүүлж өгдөг. Тэгэхээр одоо ямар үнцэнтэй байна те? Тэгэхээр кофе биш 50 орчныг зарсан юм байна. Кофе бол тэдний шалтгаан тэ? Тэгэхээр Starbucks юу зардаг вэ гэвэл тэр 50 орчин бөгөөд чамааг өөрөө хийж олох нөхцөлийг бүрдүүлэх юм аа гэж. За баярлалаа. Харин тийм ээ. За манай найруулагч нэг ламын зураг өгсөн байна. За Starbucks дотор сууж байгаа. За ч бас стресстэй байх уу. Стресс шүү дээ хүн л юм тий. За олд суугаа байлгүй дээ тий. За дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани болон цахим ирээдүйд хамттай яваатай G-Mobile компани винцэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас төлгөний од мөндөр радиогоор хүрч байгаа. За батайхаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.